Өнөөдрийн хичээлээр хүчлэг суурилах шинжийг ялгах туршилтад хичээлийг явуулах байна. За өнөөдрийн бидний хичээлийн хэрэглэлтгүүнд колонда, тараг, хүнсний сод, комет, шүтний ов, за барааны саван, лимон зэргээр бид эдгээр бүтээгдэхүүнүүдийн хүчлэг суурилах шинжийг туршиж үзье. За өнөөдрийн хичээлдэр бидний нэг хэрэглэгдэхүүн болох улаан өнгийн лакмус, бүх өнгийн лакмусаар бид хүчлэг суурилах шинжийг туршиж үзэж байна. За бүх өнгийн лакмусаар хүчлэг орчныг таних. За лимоны хүчлэлээр бүх өнгийн лакмусыг бүх өнгийн лакмус улаан өнгөнд хууржээвэл хүчлэг орчинтай байна гэсэн. Багш нэмчээ тавьжээ. За дараагийнх нь. За тарган дээр туршиж үзье. Тараг ямар орчинтай юм бол? За тараг бүх өнгийн лакмус улаан өнгөнд хуурж байна. Тэгвэл тараг маань муу адилхан хүчлэг шинж чанартай байна. За бидний хэрэгэлдэг, амьдралдаа хэрэгэлдэг хүнсний сод. За хүнсний сод ямар орчинтай юм бол бидний өмнөх хичээлдэр үзсэн байгаа тийм ээ. За хүнсний содн дээр туршиж үзье. За хүнсний содны хэрэглээ маш их амьдрал ахуйд өргөн хэрэгэлдэг тийм ээ хүн. Хоол хүнс, гоо сайханд мөн өргөн хэрэгэлдэг. За нөгөө төгөөр одоодны хүчил ихтэй хүмүүс одоодны хүчлийг саармжуулахын тулд содыг яахна, содны усмлыг бас ашигладаг байх нэ. За улаан өнгийн лакмусаар суурилах орчныг тань. За улаан өнгийн лакмус бүх өнгөнд хууржээвэл суурилах орчинтай. За дараагийн хэрэглэгдэхүүн болох угаалгын нэмдэг болох кометийг туршиж үзье. Комет муу адилхан улаан өнгийн лакмусаар улаан өнгийн лакмус бүх өнгөнд хууржээвэл суурилах орчинтай. За бидний угаалгын нутаг болох комет маань суурилах орчинтай байх нэ. За одоо колондан дээр туршиж үзье. За колонда ямар орчинтай юм бол? Колонд хэдүүлээ бүх өнгийн лакмусаар туршиж үзье. Колонда маань өнгө маань улаан өнгөнд хуурж байна гэдэг маань колонда маань хүчлэг шинж чанартай байх нэ. За одоо бидний шүтээ угаадаг оо маань ямар шинж чанартай? Он дээр туршилт хийж үзье. За өгшин эндээс. Лакмусын цаасаар суурилах шинж чанарыг таньдаг. За улаан маань хөх өнгөнд хуурж байна гэдэг маань бидний хэрэгэлдэг шүдний ов маань суурилах шинж чанартай байх нэ.
За одоо барааны савн дээр туршиж үзье. За барааны савн. Барааны савн маань муу адилхан суйрлаг шинж чанартай юм. За ус өмлийн 3 орчин байдаг байна. Өнөөдрийн хичээлээр бид хүчинлэг суйрлаг шинжийг лакмусын тусламжтайгаар ус өмлийн орчныг тодорхойллоо. pH нь 7-оос бага байх юм бол хүчинлэг орчинтай. pH нь 7-оос их байх юм бол суйрлаг шинжтэй. За хүчинлэг орчинтай бодис маань хөхөнгийн лакмусын цаасыг улаан өнгөнд хувиргаж ивэл хүчинлэг орчин, харин улаан өнгөний лакмусыг хөхөнгөнд хувиргаж ивэл суйрлаг орчинтай байх нь. pH нь 7-тай тэнцвэр байх юм бол сармаг орчинтай байх нь. За өнөөдрийн хүчинлэг суйрлаг шинжийг ялган таних туршилтад хичээлийг анхааран үзсэн суралцагчдаа баярлалаа.